За сайн байцгаана уу манай гал махбодтой одоо хонь арслан номын ордныхны маань 6 дугаар сарын 16-наас 6 дугаар сарын 22-ны хүртэл 7 хоногийн ерөнхий төлөв өвийн уншлага одоо эхэлж байна. За манай гал махбодтой улсууд одоо эх 7 хоногт дүрлэлтсэн сайхан амжилттай байх нэ л гэж харагдаж байна. За манай гал махбодтой улсууд бол одоо мөнгө баярлуулахны ер нь одоо юу бодож байна гэсэн чинь мөнгө л бодож байна. Тийм ээ. Мөнгө болон одоо эрх мэдэл гал махбод шүү дээ, тийм ээ. За ийм юм байна. За ямар нэг байдлаар би эндээс харахаар зэрэг одоо манай гал махбодтой улсуудад одоо төлөвлөгөө байна. Одоо жишээлх юм бол урдаас одоо ерөнхийдөө техникэн гэсэн нэг тийм мөрөөдөлч гэдэг юм уу, төлөвлөгөөч гэдэг юм уу, бодож исэн ч гэдэг юм уу. За тийм зүйл одоо эх 7 хоногт биелэлээ болох нэ. За энэ дээр одоо бүр хэлсэн байна шүү дээ, hold your vision гэдэг. Тэгэхээр зэрэг одоо таны одоо төсөөлж одоо таны мөрөөдөж байсан зүйл одоо зүйлээ одоо битгий одоо орхиороо эх 7 хоногт бол одоо ямар нэг байдлаар бодит болох нэ, тийм ээ. Ерөнхийдөө эх 7 хоногч гэхгүй ерөнхийдөө том мөрөөдөл ямар нэг мөрөөдөл бол одоо hold тэрийг одоо бодит болтол нь одоо битгий одоо шантраараа битгий хаяараа тийм ээ бодит болтол нь одоо хараараа гэсэн ийм мессеж байж шүү. За мөн одоо өнгөрсөнд одоо нэлээд broken heart болсон одоо гал махбодтой улсууд бол одоо яах вэ? Нэлээд hard working тийм ээ одоо ажил гэж мөнгө гэж гүйдэг тийм ээ өөрийгөө жоохон хайдаг иймэрхүү тал байдаг шүү. За энэ дээр одоо зөвхөн одоо хүн өөрийгөө тордож байна гэхээр би одоо дандаа хэлдэг тийм ээ. Тордож байна гэхээр л одоо хумсаа будаад нуураа будахтай биш. Ер нь бол хүн гэдэг талаасаа дотор талаасаа энэ дээр одоо харагдаж байна л та тийм ээ. Яг гаднаа сайхан энийгээл одоо гүйж байгаа ч гэсэн хүн хэцүү шүү дээ тий. Одоо өөртөө идэгрэх тийм цаг хугацаа өгөхгүй ингэж гүйснээр одоо бас тийм ээ ер нь дараагийн харьцаанд одоо юу гэдгийг хайр сэтгэлийн харьцаа, найз нөхдийн харьцаа, гэр бүлийн харьцаанд асуудал гарах тийм ээ. Ийм одоо юу байдаг шүү асуудал. За таны одоо толгойд юу эргэлдэж байна вэ гэхээр мөнгө л эргэлдэж байна. Мөнгө болон эрх мэдэл тийм ээ. За жишээлх юм бол ингэж харагдаж байна л да. Тань одоо ямар ч байсан манай гал махбодтой улсууд одоо ямар нэг төлөвлөгөөтэй байгаа юм шиг харагдаж байна л да. Төлөвлөгөөч байх одоо нэг ботсон юм. Энэ дээр одоо вижнтэй мөрөөдөлч гэдэг юм уу. За тийм зүйл одоо энэ дээр одоо хэлсэн байж байгаа л да. Ямар нэг байдлаар та амьдралынхаа нэг зөв одоо жишээлх юм бол яг хүний хайр сэтгэл бүтлгүй байлаа гэхэд ажил төрөл одоо мөнгө төгрөгийн асуудал дээр одоо хүн зөв зам дээр явж иж болно. Тийм байдал харагдаж байна л та. Тэгэхээр зэрэг энэ дээр хэлсэн байгаа сам ер нь аспект үгүй сам зарим нэг одоо амьдралын зарим нэг одоо замд та зөв явж байна. За энийг би бол мөнгөний зам л гэж харж байна. За мөн одоо бас өөдрөг үзэл. За манай гал махбодтой улсууд бол өстой харин ч нэг сайхан өөдрөг үзэлтэй дээ. Тийм ээ. За энэ одоо энэ бүхэн одоо цогцолж одоо эх 7 хоногт ямар нэг байдлаар одоо энэ дээр бүр одоо шин одоо сайхан мөнгөний их усүр гэдэг юм уу юм одоо энэ universe одоо ямар нэгэн байдлаар gift тий одоо танд байна шүү тий. За энэ дээр одоо birth of something new тий одоо шин одоо мөнгө олох санаа юм уу эсвэл энэ дээр одоо бас юу гэсэн байлаа ямар нэг одоо юм үед хөрөнгө одоо мөнгө төгрөг өвлөж авах аль эсвэл бол одоо
одоо энэ дээр одоо бас ямар нэг байдлаар одоо шүүх юу гэдгийг нэг одоо ямар нэг байдлаар одоо шин одоо бодож төлөвлөж исэн зүйл биелэлээ олох ч гэдэг юм уу. Тийм ээ. Ямар нэг тийм шин төрөлд одоо хүсэл биелсэн л харагдаад байна л та. За энд одоо мөнгө байж болж जैन тань бас аялал харагдаж байна тий. За ерөнхийдөө бол ийм сайхан зүйл тохиолдох нэ тийм ээ. За мөн одоо opportunity of windfall. Тэгэхээр зэрэг би энэ дээр харин тэгж хэлээд байна л та. Ямар нэг шин юмны одоо эхлэл тавигдах эсвэл одоо ямар бодож санаагүй газраас одоо их тусламж, дэмжлэг ямар нэг одоо мөнгө төгрөг орж ирэх ийм магадлалтай л харагдаад байна л да. За ийм сайхан зүйлстэй байх нэ энэ 7 хоногт тийм ээ, эх 7 хоногт. За ямар ч байсан таны одоо ямар нэг асуудал байгаа бол энд бол одоо win-win одоо ялсан ямар одоо юу гэдгийг ямар ч одоо нөхцөл байсан таны ялалт амжилтаар одоо дуусах болно, санаа зовхын хэрэггүй гэсэн ийм мессеж өгж байна. За энэ дээр одоо би энэ одоо хууль шүүх цагдаагийн асуудал шийдвэхт гээд аль эсвэл бол одоо их одоо мөнгө төгрөг банкнаас санхүүгийн байгууллагаас юм уу аль эсвэл бол одоо энэ ямар нэг одоо эрх мэдэл бүхий эсвэл одоо их хөрөнгө оруулагчаас одоо мөнгө төгрөг хүлээж байгаа тийм ээ, мэдээ хүлээж байгаа бол энд одоо санаа зовон хүлээж байгаа бол сайн мэдээтэй л гэж ойлгох тийм ээ. За сайн мэдээд болох нэ, ажил дээр амжилт гаргах нэ, ямар нэг байдлаар гинтийн одоо opportunity тийм ээ боломж гарч танд одоо мөнгө төгрөг ямар ч гэсэн мөнгө төгрөг орж ирнэ. Энэ нь бол одоо таны одоо хүсэл биелсэн, баярлсан, сайхан ийм үйл явдлууд одоо харагдаж байна гэж ойлгоорой. За энэ дээр одоо хайр сэтгэлийн асуудал дээр одоо миний түрүүний хэлсэнчлэн ер нь яг манай гал мохоттой улсууд нэг жоохон гомдчихсон, өөрөө их сэтгэл гаргадаг тийм ээ. Буцаагаад хүнээс бас тийм сэтгэл хүсдэг. Тэр нь хэрэг тийм сэтгэл гаргаж чадахгүй бол гомддог тийм ээ. За иймэрхүү байдал харагдаж байна. Мөн одоо романс энэ дээр л одоо романс байж байна л да тийм ээ. Тэгэхээр одоо романс ямар ч байсан одоо энэ дээр одоо залуухан хар устай хар хүлгэж байна. Тэгэхээр тийм сарайлаг одоо тийм залуухан хархуу таны одоо сонирхлыг татах нэ эх 7 хоногт. За энэ бол одоо зөвхөн одоо тийм ээ өнгөцхөн одоо таны итгэлийг даахааргүй ерөнхийдөө бол яг сайхан хөнгөн харьцаа гэж ойлгоорой. Энэ бол одоо тийм амьдрал болох юм харагдахгүй байна. Харин одоо таны одоо үл ойлголцсон харьцаа тийм ээ одоо юу гэдгийг үл ойлголцлоос болж одоо түрүүний миний хэлсэнтэй тэрнээс болж одоо хоёр тишээ болсон бол эх 7 хоногт харин тэр харьцаандаа нэг жоохон шанс өгөөд үзүүл яасан бэ гэсэн ийм мессеж өгж байна. Түүнээс биш одоо шинэ харьцаа бол одоо хөнгөн харьцаа юм аа л гэж харж байна тийм ээ. За энэ дээр одоо forgiving and learning гэсэн байгаа. Тэгэхээр яг алдаатай юутай нь хайрлах уу яах уу гэдэг одоо ийм л юм харагдаж байна л да тийм ээ. Алдаатай юутай нь хайрал эсвэл одоо явуул гэсэн ийм л юм харагдаж байна. За мөн энэ дээр одоо
бас одоо бие биенээсээ суралцах зүйл байна л гэж байгаа тийм. Тэгэхээр зэрэг хэдийгээр одоо харьцаа одоо ер нь бол одоо энэ маргаан бол нэг талаасаа биш хоёр талаасаа байна л гэж ойлгоо. Тэр хүнд бас тийм одоо асуудал байгаа бол танд бас байна. Тэрийг бас олж харах тийм ээ. Мөн одоо нэг уучлсан бол одоо дахиж сөхөж ярихгүй байх. Тийм ээ. Мөн одоо тэрнээс одоо суралцах ийм зүйлүүдийг хийгээрэй гэсэн ийм мессеж байна. За ер нь тун сайхан 7 хоног байх нэ гэж ойлгоорой. За ингээд та бүхэнд одоо эх 7 хоногт нь ажил амьдралд нь амжилт хүсье. За ингээд хувийн онцлог сонирхож байгаа бол миний Facebook пэйж рүү хандаарай. Монгол Стар Тайрууд гэсэн. За ингээд баяртай.